За өнөөдөр өөрөө дээрээ 2 дахь удаага бодлох чинь. За энэний өмнө болохоор хойлоо суурай жоохон борж шаргалс тий. Одоо болохоор Korean makeup. Цайвар суурь тавьсан. За энэ одоо болохоор би Le Sserafim хамтлагийн Kazuha-гийн мейкапыг сонгож авсан байгаа. Ялангуяа сүүлийн тэр Chanel-ийн шоунд оролцохдоо модсон модель. Юу өмдөгтэй бодож хэзээ шиг чатаалж байгаагүй. Хатаад ш тэрийн. Тийм үү би тэгээ амьдралаа ингэж аваа. Аргачлан уу тийм. Аргалаас өөрөөс гадна нэг крем нөтөн бүтцтэй байхад хавдар тавих нь үзсэн болж байна. Крем ч дан крем хүртэн хүмүүстэй аягаасаа мэдчих нөгөө ингээ мет болдог шүү дээ. Тэгвэл дуусаа нэг 10-15 минут ч юм жоохон байцхан хатаад бүтцэн өөрөө мет болно. Тэгээд паудер тавих нь нимгэн сүр дарагдаг. Нэлцаас ийм нөтөн кремэн дээр шууд одоо ингээ дөнгөж төрхөр дуслаа. Би спонжер ингээл дуслаа шүү дээ. Тэгээд шууд паудер тавих юм бол нүрхэд нөтөн хөрөө хоёрын барьцалтанд ороод тийг нь үзүүлсэн болоод идэв. Хүмүүс нөгөө нэг паудер тавихаар зузаан байдаг шүү гэж яриад байдаг шүү дээ тийм. Тавиулахгүй шүүч гэдэг хүмүүс гарч ирж шүү дээ. Тэмүүл нөгөө буруу техник хийснээс болоод жоохон зузаан болох гэдэг байхгүй. Тэгээ сая крем дээр микс цэцэж байгаа шүү дээ тийм. Сая анзаарсан бол нөгөө микс цэцсэн шүү дээ хүмүүс. Тэг чи хатаагаад шүү дээ тийм. Тэмүүл крем чи илүү юм шингэн нөтөн юм гэлгэр одоо юу гэх юм бүтцтэй харагдана гэсэн үг. Glowy. Виделийн крем юм тий. Би эдний праймер хэлдэг байхгүй. Энэ сая чиний T-zone биш гэсгээр чинь тавьсан. T-zone дээр чинь энийг би сайхнасаа өчтөрөөс. Энэ яг нэд тэрийг би 2 удаа хэрэглэх гоё юм л. Энэ нөхцөлтийнх гэлөө. Үгүй энэ болохоор гэлзуулагчтай чийлэг харагдвал гэсэн үг. Яг суурь Kazuha шиг харагдчих. Тэгээ саяны Kazuha-гийн хүмсэн бараг бодог юм шиг тийм. Тэгэхээр хойлын хүмсэн өөрөж хүмсэн нэлийн гүн хав штэ тийм. Тэнгүүд жоохон маскара хэрэглээд өнгийн дуруулж болно. Ер нь гэх юм уу эсвэл өөрөөр байж яах вэ? Өөрөөр яад. Тэгээ минийх нөгөө хүмсний төсөл муугаад. Тийм. Тэрийн жоохон хойлоо бодгоор бодно. Аялал болохоор өөрөөр л ачиж. Өөрийнхөө нүнцэн хараараа байх уу тийм. Маскара хэрэглээд яг нөгөө солонгос стилийн болгох бор шаргал dark brow энэ болгох болно гэсэн үг байхгүй юу? 5 жил нөр бодож байгаа гэсэн тий. 21 оноос. 21 оноос. 21 оны намраас. Намраад 9 сараас таа. Одоо инфлюенсер ч юм алдартай хүмүүсээс хэн бодолж ирсэн бэ? За миний мэдж байгаагаар бол хулан хөөрхөн хулан. Хулан тий? Тий. Зөндөө олон бодолжсэн гэсэн. Чи одоо ч байх. Аквата байсан тий? Аквата. За. За өнөөдөр би дээлний рил бичлэг хийх юм. Тэгээд Мишель гэдэг гүрээ гэх үү? Биш л гэж битүү. Ах тийм нэртэй Мишелээрээ бодолж байгаа маа. Өнөөдөр гадаа гоё бүрхэг өдөр. Гоё штэ хэлчихгүй шүү. Нөгөө модны цагаан хүмүүнээс гайг болчлоо тий. Тийм өөр хүртэл тассан гэсэн үг. Тэр чи өөр хүрэл гэсэн шүү дээ. Харин тий өөр гэсэн. Яа сэцэн юм лээ шамрын үзүр дээр наалдаад. Тэгээд хөө гэл. За тэгээ Kazuha-гийн тэр бичлэгийг анзаарсан чинь бичлэг гинэ. Мейкапыг харсан чинь баг бодог юм шиг тий. Тэгсэн нэ бодцсан. Өөдөөс харахаар мэддэхгүй нэ хажуураас айгу сормос нацсан бэл тий. Тий их сормостой. Тийм билээ. Гэхдээ ер нь солонгос бодолтой ч өөр их зэлтэй бодолтой шүү дээ. Яг үнэндээ л хүмүүс солонгос мейкап натурал гэдэг бас үгүй. Би 7-8 солонгос хүн бодож ирсэн. Тийм. Тэгээд гэхдээ би айгу сүүлд нэг солонгос Монголд зорж ирж байгаа дэлхийн аваргын фитнесийн модель бодоход бол юу яжсан бүр намайг амар мохоо ангрив ширч гэж тийм. Бүр тэгтээ суурийн маань амар шүтэл хийсэн шүү дээ. Солонгос артистууд ингэж сүр тавьдаггүй гэдэг. Нөгөөдөө хитгэн цаг болоод оо. Тийм. Айгу хөнгөн тавьдаг тэгсэн. Гэхдээ юу юм бэ гэдэг. Яа л та. Нэг яасан чи ерөөдөө л тэгээд тэгсэн чинь юм сүр амар гоё юм байна. Тэгээ дараа надлуу чат хичээд арилаагүй бүр орой тэмцээн хитэн цаг үед дууссан гэлээ дээ. 11 өдөр дууссан гэсэн над дээр л өглөө 8 гэж байна. Бүр Монголд ирж оролцож байна тийм. Гоё. Энэ чиний яриа сонсож байгаа болов?
Нэг солонгос инфлюенсер охин бодчихсон юм би. Монголд аялаж явж байгаад. За. Тэгээ над дээр цаг аваад нэг бодуулсан. Тэгсэн чи тэрнээс солонгосчууд аялах гэж ирэхээр надлуу айгүйх солонгос хүмүүс айгүйх цаг авсан шүү дээ. Тэр охин амар нөлөөлсөн. Чөөр гүүрийн тавчаар тий. Солонгосынхаа одоо өөрсдөнгийнх нь платформ дээр гэсэн үг шүү дээ. Солонгосын өөрсдийнх нь тийм юм дээр тийм нөлөөлөгч инфлюенсер охин бичлэмжлээ. Тэр охин болохоор угаасаа аялагч юм байна. Ер нь аялдаг хороор нь тэнгүүдээ оцсон газрынхаа дандаа мейкап хийлэгдэг. Бүх оцсон газар хийх. Одоо туршиж үзээ тий. Thai мейкап гээд Таиландд очиж мейкап хийлээ, Вьетнамд мейкап хийлээ, Японд мейкап хийлээ. Тэгээд өөрөө тэгж ярьж байгаа. Тэгээд Монголд ирэхдээ тэгээд яаж намайг сонгосон гэдгсэн чинь санаандгүй байдлаар миний либрэл гарч ирээд гэсэн юм ээ. Тэгээд бодуулж үзье гэж бодоод гээд. Тэгээд тэр охины Instagram дээр явааснаас шайгөх Солонгосоос Монгол руу ирж байгаа. Ямар сандал тэр Монголд тэмцээнд орох гэж байгаа бизнес юм өдөө цаг авч байгаа. Камера энэ тавьчих болох болов. За ингээ сүйдэрлэхтэй энэ аваар аяг сүйдэрч чинь тий. Би ер нь хамраны голын нуруугаар явах айгуу дургүй сүйдэр. Нумуудын юм шиг болж байгаа юм санагдаад. Хамрын хит фантастик. Одоо ингээд намайг харахад энэ нараа би нүрээ бодог байх энэ нэг сүйдэр харагдаад байгаа. Тийм ээ. Зүгээр байгалийн сүйдрийн жоохон тодруулаад өгчүүл. Илүү гоё харагдана. Хүмүүс нь болохоор ингээд голын ясаар нь ингэж яваад байдаг ш. Тэгэхээр нэг л юм нэг зурцсан зураг шиг жоохон юм санагдаад. Тий яг үнийг хэлээд штэ. Миний хамрыг хүмүүсээс амар тэгчдэг байхгүй юу? Бүр яг нэг янзах шиг болгоо ичдэг өрөнгөд. Тэрэндээ дуртай хүмүүс ээж болно. Дургуй хүмүүс ээж болно. Тэнгүүд эн чинь нөгөө яг нөгөө артист хичээсэн юм шиг тий. Онцлог болоо авчиж байгаа байхгүй юу? Нөгөө өөрийнхөө арга барилаар л боддог. Үзүр дээр гэлзуулагч тэгээ энэ дээр эд юм тий. Тий. Бас нуруу татдаг юм. Нуруугаар явахгүй гэсэн. Ерхэд бол энэ чинь нөгөө ингээ хажуудлаас харахад энд хонхор байгаас тий. Яг энэ хонхор өндөрлөг зэг хамар ингээр энд голдон зайгаа. Тийм. Хоёр нүдний голд энэ намхан гэсгийг өндөрлөж өгнө гэсэн. Нөгөөт нь болохоор мэдээж үзүүрийн хамгийн өндөрлөг зэг гэсэн байхгүй юу? Тэгэх юм бол илүү натуралаараа хамар нь хөрхөн болчихно гэсэн үг л дээ. Өөрт чинь тий. Өдөр тутам 3 будгаар л амьдр гэвэл аль нь яах вэ? Сүүдэр. Нэг сүд рүү. Тий, сүдэр нэгт. Сүдэрээ хамраа сүдэрчин, нүрээ сүдэрчин, нүдээ тэнцсэн. Өөр амьдрыг өлөө. Тий. Хүрэл чинь уруулаа хүрэл. Тэгээд ингээд тэнцсэн чинь уруулаа хүрэл чинь уруулын хүрээлэгч болоо хүрэл. Дургуур хөмсгөөч бодлоо. Хөмсгөө бодсон шүү дээ. Тэнэр бодож болно шүү дээ. Тэгэхээр энэ сүдэр амар чухал. Гэсэн тий. Наач ястай сонирхолтой юм л да. Би нэг иймэрхүү бичлэгүүд үздэг юм. Тэгэхээр ихэнх хүмүүс хацар өнгөлөгч. Уруулын бодог гэж бол уруулын бодгаа хий чинь хацраа өнгөлч нь хас жоохон юм завсрын дөө өнгөлөгч байх юм шүү флаш байх юм уруулаач чинь тий. Тэгээ уруулаа бодаад нүдээ бодаад. За тэгвэл чинийх эхнийх нь сүдэр юм ээ. Хоёр дахь нь хацар өнгөлөгч. Хацар өнгөлөгч. Гурав дахь нь за гурав дахь нь одоо юу? Сайн бодроо. Маш олон юм шүү. За юу гэж наачаас асуугдчих байгаа бас бодчих байгаагүй юм байна. За ингээ тэрүүгээр бочоо одоо бодно шүү дээ. Дутууга юм аа. За тэгэл фаундейшн байх болчих юм шүү дээ. Фаундейшнг бол нүрийнхээ үсийг яаж нэгэн жигд ярьстай болох болохгүй шүү дээ. Ерөөдөө фаундейшн хийж. За фаундейшнгийн оронд би консилер байсан ч бас болох юм. Консилер ч өөрөө өөгөө дарчин тэгээ арьсаж идэх юм. Би ч нэг өөр нүрээ боддог байхгүй. Би тэрийн бараг төрөхдгөө яг гарч марч нүрээ боддог зүгээр консилерээр арьсныхаа өнгөтэй консилерээр нүрээ нэмгээ болчихдог. Миний бол арай өөр нөгөө нүрээ нэх боддог болохоор урлан бодог. Нөгөө одоо шимээ уруулаа бодог ааш ингээ харахаар амар хүн саргаж байгаа хөө бүр ингээ цус багталтай. Тэрийг тэгтээ цасчих болно шүү дээ. Надад яг тэр. Хоёрт сормсон бодог. Тэгэл нөгөө яг өөрийнхөө тий яг өөрийнхөө үнцээс сормсон бодог хахаар бас нэг унжи цараг. Гурав хацар өнгөлөгч. Бодлоор л хацар өнгөлөгч уруулын бодог нэг дор биш байл зүгээр шүү. Харин чинийхээ сонсон чи бас нэрээ нэг дор болгочих юм байна. Тэгэхээр хацар өнгөлөгч аваад урал руу оруулчмаар юм биш тий. Ер нь л. Хацартайгаа нүур бодолтыг хийхдээ ер нь хацарны ашигласан өнгөлөгч байгаас тий. Дагуу уруулыг уусгаж бодвол бас их гоё харагдана. Одоо ингээл амар ягаан хацартай чинь улаанаар уруулаа бодож болохгүй шүү дээ. Тэгэхээр яг хоромждууд хоёрт хацар өнгөлөгч тавьж иж уруулаа улаанаар бодож болох нь шүү дээ. Пинк амар пинк хацар өнгөлөгчн дээр улаанаар уруулаа бодож болохгүй. Хацар өнгөлөгч дээр нэг асуусан. Та нар наацтай шүү. Нөгөө тоор өнгө байдаг шүү дээ. Пич. Ер нь хацар өнгөлөгч өнгөнүүд дундаас хамгийн дуртай өнгөч юу вэ? Тоор. Тоор. Завсрахгүй яг юм шар бол биш. Дээр минийхийг ямар өнгөөр ялаа? Тий. Тоор өснө. Тоор өнгө. Нүгтэх юм ээ. Энд гэхдээ нөгөө кремэд төрөгчөө павдраар ярьчаад хуурай гарааж байгаа тийм. Юу ер нь тийм. Нөгөө тосон хүмүүс тавилах гэдэг шүү дээ. Тосон ашиглах гэдэг шүү дээ. Тэнгүүд тосон болохоор ерөөхдөө нүрөө боддгоо төрлийн хүмүүс тэд
ерөөхдөө эсвэл бүр нөгөө артист биш хүмүүст бол уусгана гэдэг нь амар асуудал тийм. Тий. Мэргэжлийн хүмүүс. Би бол дандаа тусаа ичтэй. Тий. Тэнгүүд өдөр тутамдаа л ерөөхдөө бол амархан хэлбэрхангаа бодох юм бол хуурайнууд л ерөн зүгээр. Тэгээд зузаан харагдвал нэгт. Тосон жоохон зузаан болох байх. Тэр тосон хэрэгэлсэн ч гэсэн ахаад паудер тавьчаад ахиж сэргээх шаардлагатай байхгүй. Дээрс нэмнэ гэсэн үг. Хуурайгаа нэмнэ гэсэн үг. Хуурайгаа нэмнэ гэсэн. Би ингээл хүмүүсийн нүрэ бодуулж байхдаа анзаардаг байхгүй. Сүүдэр нөгөө хүүхний зурагтай чи юу лээ? Баха маа. Тий. Юу лээ? Бахараа маа. Баха. Тэрийг аяг ашигладаг юм лээ. Тийм тэр чинь Бронз. Тэрээс алдартай шүү. Тий. Тэг би бас нэг юм сэн юу те. Нэг юм их амар дагнаж хэлээд гэдэг жоохон хольж хэрэгэлдэг. Одоо ингээд хацар өнгөлөгчөж эхлээд үндсэн туяаг нэг иймэрхүү өнгөөр тавьчлаа штэ. Тоорын өнгөөр. Хичэнгүүдээ нэг жоохон араас нь жоохон энийг асааж өгөх гэсэн үг. Энэ бол хитрхийн натуралдал бүдэгдээл ингээл явж штэ тий. Түүний нүүрэнд нь жоохон юм дутуу юм шиг санагддаг л юм араас нэг жоохон юм тавьчихдаг. Арай өнгийг уусгаж өгөөд одоо жоохон туяаг Мейкап артист болохоор гоё ингээ уусгаал хичээлээ. Би болохоор энэ дунд хоруу ядан дээр ингэж байгаа зэрэг авчдаг нөгөө тэгшлэх гээд тус нь ингэж чадахгүй шүү. Нөгөө илүү дутуу юм мэдэхгүй болохоор. Тэр Dior-ийн blush бас оранж өнгө тий. За одоо болохоор ягаан өнгө тий. Тий, жоохон удаад асааж ямар гоё. Барби ягаан бэ. Сайн ингээд хорон бичсэн энэ чигээр нэг яан туй ороод ирчихэж таарч байна. Тийм ээ. Ингээ энэ чинь нэгсэндээ ингээ уусгаад явчихж байгаа. Гэтэ ер нь нүдээр харж байгаа шиг л тэгтээ яг бол мөндөд харагдахгүй л тий. Тий нөгөө гэрэл мэрэл ялцлах тий. Тэг бас хамархаа үзүүртэй ингэдэм юм тий. Доороос нь. За Dior-ийн гэрэлтүүлэгч үү? Тий. Хайлайтрын палет. Ерөөхдөө энэ бүгд л байгаа л. Нүдний нухрахааны доогуур ингээл тойролцдог юм тий. Энэ нөгөө яг ингэж тавихгүйсэн ч олон л хоёлооч нөгөө хүний нэг мейкап хадаа дуурайж байгаа. Дээрээс нөгөө солонгос стилэр, крес стилэр байна. Чиний яг энэ тавьж байгаа хэсгээр гэлтгнаад л тий. Тэгэхээр тэр хэсгүүдээр нэмэж өгч хүч өгж ийн гэсэн. Уг нь л түрүүнд тавьсан л та. Ор классын хайлайтер бол тавьсан. Гэтэ нэг ор класс хитрхийн натурал гэдэг. Dior-ийн болохоор жоохон саалаг байдаг гэсэн үг гоё илүү хайлайтер нь гэлтгар гэсэн үг. Илүү саалаг гэлтгар. Тэр үгээр нь жоохон хүч нэмж өгч. За ингээд төсөв. За одоо өнцгөлөөгөө авах гэсэн. За тэгээд хэдүүлээ төсөглөлт нь ямар бодолд болсныг удахгүй харцгаая. Одоо л юм бааш. За манайхаа нөөрэ бодуулаад дуусчлаа. За онцлог нь. За өнөөдөр мейкапын онцлог нь болохоор хоёулынх нь болохоор нөгөө дуурайж бодоод нөгөө юу санааж бод тий бодж байгаа хүнийх нь одоо мэдээ солонгос мейкап чи хүмсэг хийж тод байхгүй. А хоёулынх нь болохоор угаасаа хар өнгийн бараа өнгийн үстэй дээрээс нөгөөсөө үснэ бараан болохоор хүмсгийн хайлаа цайруулъя гэсэн өөрийнхөө нөгөө нэг жоохон тайфаас өөрчлөгдөж болохгүй байгаа болохоор хүмсгийн болохоор боруулгаагүй яг өнцөө өөрхийн өнгөөр байгаа. За тийм өнөөдрийн онцлог бодолт болохоор одоо флакшн дээр хэлээ. За ялангуяа хамрын дээр тийм солонгосчуудын хвшлэн бодолтын дээр ерөөхдөө нүдний доотолд хамрын үзүүр нүдний доотолд гэсэн ийм чиглэлээр тавьдаг. Тэгтээ хүний нүрийн бүтэц өөр байдаг учраас хоёлаа болохоор хацрын давгуур яснаас дотогшоогоо чиглэлтэй нүдний хүүгээ араа хүртэл хацар өмлөгчөө тавилаа. Голын хамрын нурууны ясан дээр тавилаа. Хамрын үзүүрлөө тавилаа. Ингэж оруулж ирсэн байгаа. Маск нь M хэлбэртэй ч W гэх юм уу M гэх юм уу нэг юм. Доктор энийг бас too much болгочтой юм л тийм. Ерөнхийдөө бар cute харагдаж. Бүр угаасаа ер нь яг бодитын өөр бол солонгос мейкап бол ерөөхдөө флашаар зодчихдаг гэсэн. Флашыг амар тавьдаг гэсэн. Тэгэхгүй. Тэгмэд хоёулаа ч юм болохоор бодит одоо ингээд нүд амьд харилцаанд орох гэж байгаа учраас бас тэгж хэтрүүлгэж ийм бичлэгэн зориулж хийгээгүй учраас натурал байгаа. Ерөөхдөө нүдээр харах, бичлэгэн дээр харах хоёр бол амар бууралттай өөр харагдаж байгаа. Хоёулаа бол одоо за чи яг үнэн шударгаар одоо байгаа нүд бодлынхаа одоо юуг нь хэлвэл ямар одоо сүрэ яриул. Би бол яг ийм нүр бодолтой өдрөө байв чадхаар байгаа байхгүй. Хэтрүүлэгтэй хахаар яана хүмүүс намайг хараад яана гэж бодоод байдаг. Одоо ингээл нөгөө бичлэгүүд эдэн штэ тэр үед бол ингээл өөрийнхөө нүр байгаа штэ. Тийм тэнгууд одоо тэрнээс л одоо гадар хүн амьдаар нь харах гэж ярьдаг штэ. Тэгэхээр тэрнээсээ гажууд харагдахгүй юм л гэсэн. Тэгээ хамгийн гол нь бас нөгөө сүүдрээ ингээ бацсан учраас би ч бас том толгойтой хацартай хүн учраас арай нэг шүүж хэлж авахгүй гоё. Хацар гоё бэбилэг харагддаг гэсэн. Ерөөхдөө бол жоохон ургуу харагдахад хацар туслаг. Одоо жишээ нь одоо оддуудыг харахаар юм нэг бомбар тийм солонгос оддуудыг харахад одоо жишээ нь Лиза, Жени энэ төр ингээл наснаас хамаагүй амар жоохон бэбилэг харагдаад байгаа шалтгаан юм хацартай байгаас бүгд тэр бомбор хацар. Тийш нөгөө бэби хацар гэхээр хүүхчиг юм ургуу харагддаг гэсэн байхгүй. Европод яагаад урттай харагддаг гон шалтгаан болохоор нөгөө зөв дөрөвтэй ч гэсэн хичэрхийн шанаалаг TV line байх гэж хичээдэг стандарт нь гэх юм да одоо уусаа гоо сайхны стандарт чинь V line шүү дээ одоо.
Ер нь гэхдээ би гасрын туртай. Тий. За тэгээд манай Мишель дээр гэж тий. Мишель мейкап гэдэг Instagram хаяг байгаа. Бас Facebook пэйж бас байгаа шүү манайхаа. Тэгэхээр дагаарай. Тэгээд цаашдаа бид хоёроос зөндөө олон гоё гоё бичлэгүүд хийнэ. Хоёул өмнө ярьсан шүү дээ. Сая болохоор би Казукагийн нүур бодолтоос инспайр авчлаа шүү дээ. Дараагийн үн дээр Лиса ч юм уу, Жени ч юм уу өөр хинч гэж болно. Сүзи ч юм уу тий. Хэнийг дуурайлгаж нүрээ бодолмаар байгаагаа, миний нүрийг ингэж хургамаар байгаагаа бас доор бичээрэй. Жени байж болно, Лиса байж болно. Эсвэл миний хувь чат руу бүр зургийг явуулсан ч болно шүү дээ. Тэгээ хоёул тэрийн дуурайгаад. Гэтэ Аз хүнийг явуулаарай мэдээж би чинь Европ биш шүү дээ. За тэгээд баярлалаа. Баярлаа. За ингээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.